Зүрхнүүдэд дуулгах маш том мэдээтэй. Тун утгагүй буюу 4-р сарын 13-нд Монгол дахь хамгийн том албан ёсны Монгол-Японы Pop соёлын өдөрлөг 2025 арга хэмжээ болох гэж байгааг мэдсэн үү? Та нар очин үстэй. Тэгэхээр тэнд яг юу болдог вэ гэж үү? Японы pop соёл тэр дундаа cosplay тэмцээний гайхалтай үзүүлбэрүүд, манга тэмцээн буюу Монгол хүүхдүүд өөрсдийн уран ухаанаар хийсэн бүтээлүүд, аниме дууны тэмцээн, Япон отаку аниме дэлгүүр, Япон улсад суралцах болон Япон хэл суралцах талаар мэдээлэл авах зэрэг бүр маш олон зүйлийг бэлтгэжсэн хүлээж байгаа юм байна. Мэдээж тэнд бэлдсэн булангуудаар зочлон хөгжөөнд тоглоомоо тоглож, арга хэмжээний төгсөлд Anime Night, Move Night-аар аялаж, оройн артистуудын үзүүлбэрийг сонирхоод нэг өдрийг бүр үнэхээр аз жаргалтай, хөгжилтэй өнгөрүүлмээр байвал тасалбараа яг одоо Portal Cigimэн сайтаар ороод урьдчилаад хямдхан захиалагч боломжтой шүү. За тэгээд Юкийн мэдээж тийш очих учраас тэнд уулзах удаа тасалбараа авсан биз дээ. Тэнд бүгдээрээ уулзъя заа юу. Ингээд өнөөдөр та бүхэндээ чөтгөрийн ангуучийн Сэлэм анимегийн 2 дугаар ангийг нь ярьж өгнө. За өмнөх анги дээр ганц юм тайлбарлахаа мартаад буруу зөрүүлээд оруулсан байна. Тэгэхээр тайлбарлая. Тэгэхээр манай энэ Шираюкигийн аав Мотохару нь түүнийг баг байхад нь нас барсан, сүүлд нь Жинтад сэлэм өгдөг өвөө бол тосгоны дарга бөгөөд нөгөө Киомасагийн аав нь ахгүй юу? Өгж байгаа сэлэм нь болохоор маш их утга учиртай энэ сэлмийг авсан хүн Яраын эзэмшигч болж байгаа бөгөөд заншил ёсоор өвлөн авч цаашид Жинта гэх нэрээ Жиня болгосон түүх хэллээ. Ингээд одоо Жинта маань Жиня болсон шүү. 1851 он. Зенжи гих залуу нэгэн тосгонд хүн бүхэнтэй илдэг найрсгаар мэдлэн аз жаргалыг түгэж байгаа үзэгдэл харагдана. Жинта маань Жиня гэд нэрээс олжчихсон. Данна гэх эзэнтэнтэй хэдэн үг солиод Данна эзэнт нь болохоор нэг тийм Жиняг үл тоогоод Зенжи гэлэн залуудаа ярилцчих гэдэл гараа явчлаа. Манай Жиняг энд дуудсан учир нь гэвэл 13 нас хүрж байгаа Нацуу гэх үргэж авсан охиноо Данна хамгаалуулж зүтгэр дайраад байгаа учраас ямар ч үнээр хамаагүй охиныг хамгаалаад өгөөч ээ гэсэн юм бэлээ. Яагаад гэх юм бол Нацуу гих охинд сүүлийн 3 хоног нэг чөтгөр бүр байнга харагдаад охиныг минь буцаагаад өгөө гих хачин чимээ сонсогдох болжээ. Яг тэр ярьж идэл нөгөө охин нэрснэ. Чи хөөш, аавын дуудсан нэг муу мөнгөний боолоо чам мэтийн зүгээр мөнгө авах гэсэн юмнууд хэрэггүй. Наадхаа зүгээр хурдан хөөж явуул гэдэл утга учиргүй уурлаад Зенжид нилээн атмаандаж бай шүү. За манай Зенжи ч гэсэн хэлсэн ёсоор нь Жин яг явуулчлаа. Орой олоход Зенжи Нацуу охины өрөөний гадна талд сахиад суужчихсан, өөрөө тулалдаж чадахгүй ч гэсэн хамгаалах гэсэн сэтгэл сайхан юм да тий. Нацуу охин бол ууралсан хэвээрээ. Би бол аавын жинхэнэ охин биш болохоор надад илүү анхаарал хандуулахгүй, худлаа өнөө хамгаалагч хөлсөлж байгаа ухааны бодчихсон сууж байхад шүн бүр гарч ирдэг нөгөө нэг охиныг минь буцаагаад өгөө гих чөтгөр гараад ирлээ. Тэгээ Зенжи ч гэсэн аавтай зайлуул Нацуу охиныг л битгий гарч ирээрээ би яах вэ гэдэл өөрийгөө бодохгүй гэтэл явсан гэж бодсон Жиня маань Зенжигийн урдуур орж түүний амийг авардаг. Чөтгөрийг төрхөн зурл холдуулсан болохоос биш үхсэн бол цагаан уур болж ууршдаг талаарч хэрлэн маргааш нь ч гэсэн орой олохоор Нацуу охиныг дахиад нэг удаа хамгаалаад өгөөч гэдэл Зенжи Жинягаас гуйж гарна штэ. Жиня маань харин яг яагаад тэр чөтгөр зөвхөн охиныг минь буцааж өгөө гэсэн үг хэлж байгаа юм болоо гэтлээр асуухад Нацуу охины аав ээж нь өнгөрч өгсөн болохоор хамаатных нь одоо энэ Данна самаа түүнийг үрчилж авсан. Данна самаагийн эхнэр нь болохоор чөтгөр дидүүлж хүүн чөтгөр дагаад явсан гэсэн талаар мэддэг. Нацуу охин өөрийгөө өргөмөл гэдгийг мэдж байгаа ч гэсэн ааваараа маш их анхаарал тавиулахыг хүсдэг. Аавдаа ер нь их хайртай. Тосгоны хүмүүс хойно тэгэл элдв долоо юм ярьж аавыг нь эхнэрээ халдсан чаавста хүүн чөтгөр дагаж явсан өстө толгоогүй молгоогүй эдэргээл ер нь л илүү дутуу юм яриад байдаг. Тэгээ тэр зүйлийг манай Нацуу охин сонсоод амар иймэрхүү зүйлд эмзэг учраас эмзэг хандаад янз янзын л муухай зүйлс ургуулan батсаар арайж боллоо. Зараа олоход мэдээж Зенжи Жиня хоёр маань охиныг хамгаалахаар түүний өрөөний гадаа хүлээн сууж байна.
Жиня Зенжигаас сонсон Дана Самагийн нэг хүүтэй байсан талаар Нацуугаас асуухад нөгөөх нь бүр байдаг чадлаараа орилол, уурлал, хашгичаал эдийн. Үзий ядалтаас ч ихсэн чөтгөр үүсэх боломжтой байдаг талаар Жиня нөгөө хоёрт ярьж өгж байхад Нацуу охиныг хардаг, нөгөө л чөтгөр дахиад л гараад ирнэ. Тэгэл мэдээж хэлдэг үгээ хэлнэ, охиныг минь буцаагаад өг гэдэл. Жиня чөтгөрөөс нэрийг нь асууж тамлан зоож ахад Зенжи зүгээр л чөтгөрийг таарчлаахгүй алчаачтай нэтрэ гэл тэгэхэд бол цавч гэдэг үгийг зөвхөн Нацуу чин сэтгэлээсээ л хэлж байж энэ чөтгөр дахин гарч ирэхгүй. Яагаад гэвэл энэ чөтгөр Нацуу охины аавын хаан анхаарлын төвд байж илүү их хайрлуулж халамжлуулах гэсэн хохирогчийн сэтгэл зүй болон бусад хүмүүсийн яриаг сонсоод үзэн ядаж уурлаж бухимдсан хорслоос гарч ирсэн Нацуу охины бодлын чөтгөр. Тиймээс охин өөрөө л тэр бүхнээ тавьж явуулаад энэ бүхэнд цэг тавих ёстой гэдэг. Эцэст нь Нацуу бүхнийг өөрөө ухаарч мэдээд өөрийнхөө бодлоос төрсөн чөтгөрөө нэг мөр цавчуулна. Ингээд бүх зүйл дууссан гэж ботсон боловч шүүн дунд яагаад ч юм дахиад л нөгөө чөтгөр бийжээд л гараад ирдэг. Энэ л үед Жиня бүхнийг ухаарлаа. Жинягийн ээж сүлд Сүзүүнийг төрүүлсэн. Тэгэхэр магадгүй Нацуу охины бодолтой дахин нэг бодол холилдож Сүзүүний охиноос хангалтсан ээж нь хүүхдээ нэхэж байгаа хэрэг. Тийм ээ. Жиня бүгдийг ойлгосон байх. Сүзүүнигийн ээж охиноо авах гэж л ингэсэн гэж юу? Жиня өнгөрсөндөө биш одоод амьдрах хэрэгтэй гэдгээ маш сайн мэдж байгаа болохоор ямар ч эргэлзээгүй түүнийг завчин агаарт замхран отгоно. Жиня чөтгөрийг завчсныхаа дараа ганцхан удаа ээжээ гэдэг үгийг амнаасаа гаргасан. Үзэгдэл солигдсон Жиня зорьсон хэрэгэ бүтээсэн учраас эндээс явхаар болдог нөгөө хоёр нь ч гэсэн маш их баярлаа нэтрэгэл талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Одоо тэр хүүхэд байхдаа юмс харагдаж байгаа шиг биш гэдгийг ямар нэгэн зүйл заавал нуугдж байгаа гэдгийг өөрийнхөө бие махбодороо мэдэрсэн шүү дээ. Явхдаа тэр үедээ өөрийнхөө хийсэн алдааг ухаарч хин нэг хүнд өрөө төлсөн төдийл гэж хэлдэг. Яагаад гэвэл Жиняг хүсэлсэн Нацуу охины аав Дана Сама нь Жинягийн төрсөн аав байсан. Дана Сама ч гэсэн үүнийг мэдсэн юм шиг л тэр хүнд итгэж найдаж болох хүн гэж сүулт нь хэлдэг. Хүүхдээ андуурах эцэг их гэж энэ хорвоо дээр үгүй билээ. Манай анимегийн 2 дугаар анги энэ хүрээ дууслаа. Тэгээ 7 хоногт нэг анги гардаг байхгүй юу? Нэг анги нь 20 минут гардаг. Тэгээд юугийн чадхаараа л тайлбарлаж байгаа шүү. Зарим нь тэгээд хит богино анштэй урт бичлэг хийгээч нэтрэ гэдэг. Ер нь бол 20 минутын анимег маш урт бэлдэх юм бол зохиогчийн ирэх гэж айхтар зүйлийг аваад бүр устгагдах магадaltaй байдэн шүү. Энийг анхаараарай манайхан. За тэгээд тун удахгүй 4-р сарын 13-нд болох жоо Монгол Японы pop соёлын өдрлөг арга хэмжээндээр уулзцгаая.